баярлалаа. Би танаас бүгдээр чинь хайртай. Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л да. Би ч амт хайртай штэ. Төрсөн өдөрчсөн баяр хөөргөө. Баярлалаа. За удаа шүү. Чимээгүй байгаарай. Хой баяра. 10-ийн 9 сарын 1-нд би стоорнд бичих юм байгаа шүү дээ. За отохоо. Авлаа. За хөөе. Ширээ сандлаа засцгааш. За хөөе. Нөгөө үйлдвэрт ажиллах тухайга сайн тунгааж ярилцаарай. Эцэг их тэгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч гавьяа төлсийг бид дэм-дэмдээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүсийг зөвхөн багш нар мөрөөддөг юм биш. Эний чинь улс их орн, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаарддаг. За, хурдан хийцгээд. Хүүхдүүд цөмөрөө ерөөсөө л гутлын үйлдвэрт очиж ажиллацгаая. Бид 8 дугаар ангиас эхлээд л энэ үйлдвэрт багсаага ажиллаж байсан болохоор их биш дадлагтай болсон шүү дээ. Манай зарим хүмүүс дотроо дургүй өчч магадгүй. Саналаараа л болцохоо нь биз. Үе, илгээс таваад гарч болж байна л да. Харин үүрэг аваад ажиллаж байтал хүүгүүдийг цэрэг татчих шин. Тэгэхээр бид чинь бас та нар яах болж байна? Амлалтынхаа үр дүн гүзээгүй ээж орхиод явчихна гэдэг чинь чи. Яадаг юм. Юу гэж бодож ийм бэ? Бүгдээр нэхэмдийн үйлдвэрт очиж ажиллая. Тэр чинь цэвэрхэн сайхан газар шүү. Тэгээ. Чимээгүй. Аав ээж хоёр дургуучаад хачин юм болсон. Манай гэр дайн болох шахсан шүү дээ. Хэрэг та нар бидний сандыг дэмжихгүй юм бол би ч гэсэн сонирхлын дагуу бүжигчин боллоо. Бүжигчин чинь бүр ийм жаахнаасаа эхэлдэг юм. Чи өөрөө хөвгтөд хөлчин майхтана. Та нар битгий шуугуудад цаадаа амьдралын чухал асуудал ярьж байхад миний хувьд бол жинхэнэ хайр сэтгэлээ өгсөн үнтэйгээ сайхан амьдраад л хаа чамаагүй ажил хийхэд юм бүтээж болно гэж боддог. Үрдээ чи юу нэ? Үрэл маань алин болчоо юу да. Ямар мундаг юм ярих нь вэ? Үрэл ч гэсэн алимны нэг төр шүү. За бууж өглөө. Харин хэд хоног хар тосонд бодуулахаараа ухаадаг өгнөө чинь 2 доод ирэхгүй бол тэр гутлын үйлдвэрлэгч очицгоо л доо. Бид одооноос сандаа нэгтгэхэд сургуулийн захиргаанд төхөн зөв бүзтэй. Хүүхдүүд маань ч ёстой жинхэнэ ажилч шиг л байна шүү. Өнөөдөр энэ их ажлыг варна гэж нөөр сансангүй. Эднийг нүүрэн дээр нь магтаж болохгүй. Яг өргөж өгж байсны хүчинд овоо ажлын дөртөө боцгааж байна.
Бидний үед ийм юм байсан биш. Бүх юмыг өөрсдөө л гүйцээдэг байлаа шүү. Эрхийг сурахаар бэрхийг сургагчаар хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэдэг энэ асуудал чинь их хэрэгтэй юм шүү. Тийм ээ. Ийм хүүхдүүд амьдралаар гараад алцахгүй. Залуу насаа гэж. Одоо би 20 настай болоосаа гэж бодох юм. Эдийн шиг ингээд шижигнүүлээд байна. Манай хүүхдүүд сургуулиа төгсөөд цөмөрөө эндээ үдэж ажилтна гэцгээж байна. Нэрээ тийм гисэн. Саяхан ажилчдын хуралдаар ярьж байна лээ. Өө тийм үү? Тий. Хаш. Манай хэдийг та сайн бүтгэж байгаараа. Тэхгүй бол юмыг яаж юм. Би хичээлээ тарчаад хүрээд. Тэгвэл өсгийгөө өргөцсөн баха ямар залтай. Чи надлан зүгэн дээр байсан байна. Одоо цэцгэн дээр байна. Одоо намайг энэ охин ямар шүү болж юу? Ямар гоё одоо вэ? Аав надад хугацаа солиодох юм. За тэг. За ми дүнэр нааши үрдэр. Бурма ми дэнчээс очих. Одоо 8 цагт өвгийн өвгөө маад ирнэ. Хин хоолоо сайдна. Тэрэнд өвгөө бид өгнө штэ. Яаж байгаа юм чи? За миний хөөрхөн дэгдэх хэнүүд хоолоо идчих. Ээж нь сайхан бууц хийгээд ирсэн. Хоолоо идэн шүү. За маа. Али миний хүү тавга. За. Хоолоо идэл. За миний хүү хоолоо идчих. чи бод идэх. Чи юу гэж байгаа юм бэ? Хоолоо идэлгүй яах? Хүй хараач. Өвлийн өвгөө аваад ирж явна. Сайхан сэтгэлтэй, сайн санаатай, урт цахалтай, ууттай бэлгтэй. Алиогч би харъя. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Олон газрын тэртээс онцов та нарыг зорж өвгөн аав чин нэрлээ. Өнгө тэрлэн асаацгаа. За миний хүү. Том охины нэр хэн бэлээ? Хэд дугаар анги? Үргэлээ энэ жил 10 дугаар ингээд төгснө. За маа миний хүү. Баярлалаа. Дунд охины нэр Бурма гэдэг баха. Тийм ээ Бурма. Нэ та надлан бас урчны ярьсан өвгөө мөн үү? Мо. За маа миний хүү. Та яагаад их чинь нарыг мартчихсан байгаа юм бэ? Аав нь өвгөн аав нь нас өндөр болжээ. Аав нь гинэ. За маа миний хүү. Чи миний хүү авалгүй яах юм бэ? Өвгөө аав нь бидэг өгч яхаа. За. Од ажил ялалцсан олон сайхан хүүхдтэй айл юм байна. Аав яаж чадварыг мэдхээс өмнө хэн өнөөдөр хэдэн бууз идснийг мэдмээр байна. Би дөрөв бооз идсэн. Тийм үү? А тэгвэл энэ дөрвөн бууцыг хэн үлдээдэг вүлээ? За. Адаа өнөөс. Би дүүнэрт нь баяртайгаар илчилээ. Ээж нь тэднийг саатуулж байна. Аав нь бушуу хувцас солиодох юм. Чи би удаа. Миний хүү нааш. Ээж нь унтаа өгье. Сургуулийн үгүй 9 цагаас гарах ёстой. Танаангийнхаа очно үстэй. Очнаа гэхдээ бид баярыгд нийлнэ гэсэн. Уулын сургууль дээр байвал зүгээрсэнтэй миний хүү. Тэгээд сургуулиа төгсөх гэж байж Тийм л дээ. айлд нийлж бужигдах ч димээ дээ. Би энэ хуцыг байгаль оршид авчиж төгчидхүү. Тэгээд. Хой, багш та баярлалаа гэж хэлээрэй. За.
бэ? Яг энд байсан. Аав нь хоол үлдэж байсан шүү дээ. Сая өвлийн угаа аав ирээд стах гоё бэлэг өгсөн шүү дээ. Тийм үү? Үрлээ маань явчихсан уу? Тэглээ. Та нар өвлийн угаа аавыг явсан зүгрээ харж байгаа юм уу? За, миний хөөрхөн дэгдэхэнүүд одоо явж унтцгаа. Өвг аав нь юу гэж хэллээ? Мартаагүй үсттэй. Ээжийнхээ ог нь сайн харцгааж байгаарай гэсэн. За, одоо явж унтцгаа. Ээж нь одоо хооч. Танаа үгээр гарч яваад чамайг яваг байхаар чинь хүлээж ирсэн. Би сургууль дээр очиж байгаль огшд хувсах гэсэн. Аав чинь бас л энэ модоо чимж өвгөн болсоор байгаа юм. Манай ах чи юм шүү. Би багада жинхэнэ өвлийн үг аав ирж ийн гэж итгээд л хойдынгийн шинэ жилийг тэсэн ядуу үлээд гисэн. Өвгөн болж ирчгээд л ямар алдаа дутагдaltaй байсныг тэс дараалан хийж эсвэл магтаад л энэ модыг аав намайг анх гарахад суулгасан юм гинлээ. Яг уу. Чамд баяр хүргэе. Сайн гарсанд чинь. Баярлалаа. Энд чинь чиний л хүч шүү дээ. Яалаа гэжтэй. Гол нь чи өөрөө л чигээ үсттэй. Би чамд нэг жамалт авсан мөртөө бараг өөрөө туслах шахчиж онцгарлаа. Үрлээ. Чи яач хав вэ? Яасан? Зүгээр л. Чи намар бүжгэн дээр хэлжсэн үгээ санаж байна уу? Ямар үг? Тийм үгийг мартаж болно гэж юу? Чи тэгээд намайг ир тоохгүй байгаа юм шиг санагдах юм. Хаяалныг хамтарч хичээл давцдаг болохоос биш. Чи баярын дочин нэсэ бидний хөрж ийсэн. Баяраа над ч юм хэлээгүй шүү дээ. Чи очих юм уу? За, хийж амжаагүй нэсэ хамт ч идэхөө. Сайн байна. Сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Та сайхан баярлж байна. Аав ээж нь би. Аав ээж ирээгүй л байна. За байж. Гэ миний то хоёрын шиг сонгоно байхгүй вэ? Би. Оошгүй. Наа. Их баярлалаа. Баярлалаа миний то. Зүгээр. Та яар чинь яагаад ингэж хоцроо вэ? Үрлээ 9 цагт гэж би хэлээ үсттэй. Баяраа. Энд чи одоо хэний машин бэ? Аав миний төршөөдрөө бэлэг болгож өгсөн. Алло. Зүгээр. За, хожимчин зочдоо хүлээж аваарай. Ямар байна? Аав төдөөний нэг хүн бэлгэж юм гинлээ. Гоё юм байна. Хэний эцэг бол мэдгүй. Харин би чамайг үрлэгийн баримл ихнэ гэж айлаа шүү.
яасан бэ нөө? Энэ жилийн мэнд хүргэж. Асгүйдэ. Та нарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да? Хэдэн жилийн дараа машин ч болж магадгүй. Чухал эдтэй. За шинэ жилийн баярын бууцны амт үз. Уучлаарай. Би харин давсил матчих. Зүгээр. Сайхан баярлцгаагаараа. Уучлаарай. Баярлалаа, сайхан баярлалаа. Наадах чи юу юм? Тагнтал бууцагч. Зааш. Юу ч нялуу юм бэ? Нөхөр чи яаж вэ? Тэр цүмхийн авч ив. Бошоо. Янзин. Сайн байна уу самбууга? Гүй та чинь энд байдаг юм уу? За. Ингээд талаар уу? За. Баярагийн маань сурлага ямар шохон байна да? Баяраа хуучин янзаараа сайн байгаа. Саяхан хагас жилээр 2 сая гарсан. Харин тийм гэсэн. Хуучнаар болж онцол гэсэн үг юм биз дээ. Энэ хүүхдүүд том болохоор багасаач 7 дор юм аа. Үгдөө цөөнтэй.
Инээтрээ юм ааш ярихгүй юм. Би цаатгыг чинь хэдээд байгаа юм. За чим нь сургуулаад онц төгсөх хэрэгтэй шүү гэж ямар дутагдах юм байх вэ штэ. Эхнэр битэр гэрээ ажил ёр хийлэгдэг юм. Тэгсэн мөртлөө манай энэ чинь усуугач сайн мэн аваад байгаа бололтой юм. Одоо ч яг л чармайдаг хариуцлагатай биш үү? Сайн хэлж явах зөв. Тамигтаад. Зүгээр. Мартснаас танаа ангийнхан чинь гутлын өдөр очиж ажиллана гэж саналаа өгцгөөсөн гэлөө. Уг нь ажилчин болно гэдэг ч сайхан хэрэг. Гэхдээ өөрсдийн саналаар юм байгаа биз дээ. Тийм ээ. Ангаараа тэгж тахирцгаас юм. Баяраач бас санал өгсөн шүү дээ. Өөртөө чи яриаг юм. Харин тийм гэсэн. Ялах юм болохоор юмны цаадах наадахыг мэдэхгүй л тэгж байгаа юм. Энэс нь болоод бит хоёр төр таргээд авсал да. Ер нь тэгээд цагаан болоод ирэхлээр болох л байх гэж бодох юм да. Уг нь баяраа шиг сурлага сайтай хүүхдийг би дээд сургуульд орж цаашаа ахвал нэг талаар улсад маань. Нөгөө талаар өөрт нь хэрэгтэй болов гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тэгж санал өгсөн юм л да. Бид уг нь эцэг эхтэйгээ зөвлөрөөд гисэн юм. Миний бодлоор бол Эрхлэгчээ нөгөө загсан юм чинь. харин тийм ээ. Нэг л их аавын цээж хэнтэй ч зөвлөж ярьсан юм байхгүй. Дураараа нь тэр байхгүй. Харин энэ тухай сургуулийн захиргаатай уулзаж ярилцсан гэж бодож байгаа. Таны буруу гэж юу байх вэ? Би зүгээр анги даасан багшийн хувьд танд хэлье гэж бодсон юм. Таны бодлыг би ойлгож байна, Самбуу. Манай ангийн энэ саналыг бүгд дэмжиж сайшаагаад сонин хэвлэлдэж нийтлээд байна. Гэхдээ та өөрөө мэдэх хэрэг л дээ. Ер нь та өөрөө захиралд очиж уулзсан дээр баг. Харин надтай уулзсан байсан гэсэн хэрэггүй дээ. Тэгэхгүй бол манай сургуулийнхан миний тухай ямар ч ойлголттой болчих юм бэлээ. Тийм бид. Яста. Энэ талаар та санаа зовлтгүй багш. Харин та дэлгүүрээр орж юм үзэхгүй мүү? Ховор живэр юм байж чи юу магадгүй? Үрлээ чи олмол өөр болоод байна. Яаж юм? Үгүй зүгээр нэг л өөр. Дэлгэр чи бид хоёрыг харч үл яа. Дэлгэр харахаар яад юм бэ? Уурлуул яа. Дэлгэр чам дурч гисэн юм чинь. За болоо. Бид хоёр зүгээр л найзууд юм чинь. Энэ хаалганы цаана нэг баатар норсож байгаа. Хэрвээ би энэний оронд хэвтэж байвал чи яах вэ? Ямар үлгэр штэ. Үлгэр ч гэсэн үнэн байж болно штэ. Жинхэнэ гүнж бол үнсэл босгодог үсттэй. За болох уу да. За ингээд миний хийх юм гүйцлээ. Би явлаа. Хүүхдүүдээ баяртай. Манай аав ээжтэй ах танилцахтаа хашаанд нэрээ тэлгүй юм шиг юу ч ярьдгүй харцгсан нь хамагтлыг хэд хоног ч юм бэ бүүмэд ганцаараа хөрөөд чагалчаад яваад гисэн юм. За та нар ширээ сандлаа цацгаараа. За тэгтэн өгшөөж хөөрхий зайлвал энэ хүү чинь хэлгүй юм уу та гэж дэрэгдэн ээжээс асуухт нь аав гинэт ихчээ захин би маргааш биар хангаа явлаа ихчилдэ. Тэгсэн чинь өгшөөж уулга гадаад хашгирсан юм гинлээ. Хүүхдүүдээ бүгдээрээ сургуульдаа ямар нэг дурсгалтай юм үлдээх юмсан. Би нодлон зун Баян хонгор аймагт явж байхдаа Дуудхад гэдэг газараас сонин чулуу авчирсан. Түүгээрээ хөгжим хийж сургуультай үлдээнэ.
Ямар чулуу вэ? Хүндий юм уу? Харахад ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгоор сониндуу гардгийг. Хүүхдүүд лав их сонирхон да. Билээхээ хөгжин бахад хар чулуугаар яваа хийчихсэн юм бэ. Тэгснээс цөмөөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авчигвал дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Аав чинь зөвшөөрөхгүй л яах юм? Миний юм бол би өөрөө мэдэх хэрэгтэй байгаа үсттэй. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө болч өөрөлтөө. Заач, хокей гарах болчих. За, бид нэр явлаа. Баяртай. Баяртай. Аливын ширээс садах юм. Наадхар чи яхалаар өвдөж хүндүрэлдэг юм бэ? Зүгээр ингээ гайг болцдог. Чи яач хөхтэй жилээ? Доороо дугуйтай санал хийж ирээд багшийг загнуулж ирснээ санаж байна уу? Чи дандаа л нэг дэмий юм сэтж явах юм. Чулуугаар хөгжим хүн гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ санд авах хэрэгтэй. Баяраа бит хоёр 8 дугаар ангид байхдаа нэг охин сайн болчиход. Тэгээ том болоод хин тэр охиноо авах вэ гэж маргалцдаг байлаа. Хэн байсан бэ тэр охин чинь? Хэрвээ нууцшвал Хин илүү хайртайгаа үзнэ гэж хоёр бихний шил хооронд мөргөлдүүлж хаглах юм боллоо. Баяраа хагалсан уу? Баярагийн хагараагүй. Харин миний хагарч гарч хил орчход одоо болтол хүндүрэлдэг. Тэгээд надад ахуулахгүй яасан юм бэ? Улам цаашлаад өгдөн гэсэн. Одоо хурдан имлэгдчихэл ахуулчих. Дурсаж явах гээд ахуулаагүй. Тэнийг гэдэг нь юуны чинь дурсгал гэдэг юм бэ? Хүш, та хоёр хин цай байсан? Хин цай байсан? Хэлчихдээ. 8 бигийн ангийн дарагт. Надад уу? Надад тэр тухайга ярьдаг л байсан шүү дээ. Баяранд үнэхээр сайн байсан гэж үү? Тийм үү? Ха? Аав, та хэдэд ирсэн юм бэ? Миний охин сайн сурч байв уу? Наас ахалж аваад л шүү дээ. Маа сармаа дээлт. Баярлалаа. Аав та нарт юу авчирсан гэж санана? Юу? Тэрнийг хараа. Бороо. Хаврын анхны бороо. Хаврын анхны бороо. Аав, та яас удаа явд юм бэ? Миний охин аавыгаа санджгаа юу да? Санахгүй яа тийм. Хой минийхөө болгоомжтой яваараа юм өргөчихөө. Хой баяра. Наад чинь тоглоом биш шүү. Тэгээ яах гэж авчихсан юм бэ? Юу гинэ?
Юугаар амандаа увтаад байгаа юм бэ? Наадхи чинь зүгээр авсан юм биш үү? Хөөчи! Энэ Өчигд хүргэлээч. Дими юм авч өгч байж хүүхэд алах гэж байна. Миний хүү яаж байна? Завсараа миний хүүд гарам зүгээр. Нэр юм. Ийм ураараа зоожиг байх гэж. Сталик хайр юм тэг. Та нарын ямар хачин амьдралтай ус вэ? Ийм сайхан байр байсан яаж амьдарч байна? Ерөөсөө та нар хачин бэртгчин замтай ус. Ухамсартай ус байж дандаа ингэж байдаг. Хоёр. Эсвэл шөнжингөө хөгжим дуургана. Эсвэл хоорондоо зодтолно. Одоо бүр байдлаа моц ихэлтэй байшин дотор хайрны ямар хамаатай юм бэ? Чи очоод хэлэл дээ. Хэлэн хамаа хэлж чинь. Одоо очиж. Очоод хэлсэн чи яагүй. Чамд ямар хамаа вэ? Хэлэн. Хэлчих. Хэлэн. Аяахан буугаарай. Чи хичээлд явахгүй хэд хонооч? Цагаан моторч явах хэрэг байна. Имлэг твцэн бол манай хүмүүс ээлжиж иргээд гоё явах байсан да. За та ханахаас нэг гаргачаарай. За баярлалаа. Баяртай. Хөөе нөгөө номоо. За. Яа. Яасан хөлөө үдчихв. Манай үдийг онгоолгоод орчээ. 16 номер шүү. Чи яаж өнө нөхөр минь аа? Төгөлгөө. Надтай хамт яваа зүгээр дээ зүгээр. Уус арай мэд. Би ч өөр гайхлаа шүү. Манайхан хулгайч оруулж очих гэж наа тонхыг чинь тавьшин. Өөртөө орохдоо товчийн цаашин дарчдсан байхгүй юу? Хувцас тайлцгаагач. За сонингоо бошоохон гаргачих. Одоо гаргана. Найзтай нэг тамхи одрохгүй юу? Найз нь ингээд гэрийн дэглэмд орлоо штэ. Үрлээ. Орооч. За. Тийшээсөө чихрээд. Бүжиглэх үү? Тэгье. Хөлч нүвдэхгүй юм. Үгүй. Харин зүрхэл өвдөж байна.
Өнөөдрийн жижиг хэм бэ? Чи яаж галзуурч байгаа чинь энэ? Гогша би яагаад ч хүчтэй. Дэлгэрэл магнитон өгөөч гэд байсан тэг. Маа. Босч. Багшаа. Энэ надтай адилхан байгаа биз? Би өдий жил багшлахтаа ер нь ийм хүүхд үзээгүй. Энэ нөхөр бол ангийн сандлыг эвдчихэд тэрнийгээ дугуйтай болгож байсан ч удаагүй. Танай ангийн дарга чинь хэн блэ? Би Танай ангийнхан чинь ер нь юу гэж болоод байгаа юм бэ? Дэлгэр. Чи ер нь яагаад өмүүлээд байдгийг? Сандлыг уг нь би аавтал зориулж хийсэн. Тэгэд намхан болчихлоор нь ангидаа аваад ирчихсэн. Харин арга ясыг бол би зүгээр л Аав чинь хаана ажилтгийг? аав ажилгүй группт байдаг. За яах вэ? Арга ясны тухайн асуудлыг би сая ойлголоо. Та нар хичээлийг сонирхолтой болгох гэсэн биз дээ? Гэхдээ бага ангийн хөвгчийг сахилга гуйдах үе биш. Чи том хүн шүү дээ. Би танай амьдралыг сайн мэднэ. Уг нь чи сургуулийн олигтойхон шиг төгсөөд муу эцгийгээ өргөвөл зүгээрсэн дээ. Гэхдээ чи сайн бодолдоо дэлгэр минь. Би ангийнхаа хэдэн хүүхдийн аж амьдрал зан арын шиг арай ч илүү мэдээ шүү. Ер нь ч захирлаа хүүхдүүдийг дүр гаргачих юм. Тэгье л да. За хүүхдүүд. Та нар гараад хүлээжээ. Ер нь ингээд Сэлмэг багш хүүхдүүдтэй тухайлбал дэлгэртээ буруу ярьлаа гэж би бодож байна. Өөрийнх нь хичээлийг бүдүүлгээр өмөж сурагчийн дүрмийг зөрчиж байхад тэрнтэй зарчмын үүднээс хадуу ярихын оронд харин өөгшүүлсэн маягийн ярьж байдаг чинь буруу шүү дээ. Тэр нөхөр бас дахиад хичээл өмөж таарна. Цаашаа яаж ч мэд. Ер нь энэ дэлгэр бол дугай царайлж хаад элдв долоо юм үргэлж сэдэж өмөж явдаг хүн. Адглаад ангидыг шинийм хийгэж ажил захиахад цааргаж нөхтөөс дандаа зөрдөг. Бид сурлагын өөдөн татъя гэж үрлээд хүртэл даалгаж өглөө. Тэгэхэд хагас жилээр аваа суралцж сайн гарсан мөртлөө одоо бүр шалдард. Ийм хүнийг өөгшүүлж болохгүй хаа. Манай ангийг хаашин татаж дөнгөд байгаа нөхөр. Жигмэд багшаа. Та зарим хүүхдийг хит өргөөд заримын огт анхаарахгүй байх шиг надад санагддгийг. Танай ангийнхаа ер нь зүгээр л дээ. Гэхдээ дэлгэрийн хувьд зан арын шингийн сайн судлаад ажиллах юм бол засрахгүй хүүхэд биш шүү. Нэг сонирхсан юм заавал хийхийг бодно. Би тэрнийг өөгшүүлж байгаа юм бишээ. Өнчийн өрөөсөн хүүхдэд ийм хатуугаар ер тус болохгүй. Харин дэлгэрийг ойлгож сэтгэл рүү хандаж ярмаар байгаа юм. Мэдхгүй юм да. За яах.
би хоцрогдсон байж болно. Гэхдээ надад хэдэн оомс илүү элээснийх туршлагаас мэд багш. За маргаана зогсоё. Жигмэд багш та ангийн багшийн хувьд хүүхдүүдтэй сайн ярил л да. За. Одоо тэгж чүмүүлжүүлнэ, ингэж болгоно гэж ярьж байдаг цаг нь биш шүү дээ. Сургууль төгсөх хаяанд ирлээ. Би маргааш танаа ангийн хүүхдүүдтэй нэг уулзъя болно биз? Болдог байх. Би явж болох уу? Тэг. Та дэлгэрийг нааш нэг оруулчихаач. За дэлгэр. Суу. Уучлаарай багш. Суул та. За, та гарч байж болно. Баярлалаа. Натхавич. Дэлгэрээ. Чи яагаад гिचээс гараа явчих вэ? Чамаа гарцаа өнд багш чиний зохион бичлэгийг ураа хийчих шиг болсон. Чи яагаад вэ? Яасан бэ? Чил оруулсан гарч өвдөд байгаа мó? Маа энийг өмсчих. Аав чинь би сайн биз дээ.
Өглөө. Чи надад хайртай гэсэн баха. Гүй би тэр үед бүх хүүхдүүд зүгөөлдөг хэлчихсэн шүү дээ. Намайг уучлаарай. Би өөр хүн сэтгэлтэй. Уучлаарай. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомоор хэлдэг гэж юу? Өрлөө. Минийхөө хоолоо идэж. Хоол чи хөрчлөө. Минийхөө гараа угаасан уу? Минийхөө хоол. Алуу минийхөө. Халбгаа. Цэвэрлэгэнда гараарай. Цэвэрлэгэнда гараарай. 21 23 дугаар байрны цэвэрлэгэнда гараарай. Минийхөө хоолоо идээд гараач тий. Алуу чи минь гардаг юм уу да? Тэг ёо тэг. Өрлөө, минийхүү хоолоо ичээд хичээлээ давтаараа аав нь гараа да. Анхаараарай. Хагас шуудаа шороо даахгүй хөгсөд хүүхдүүдээ гаргачаад өөрсдөө амарч байгаа хүмүүс бодоорой. 20 дугаар байрны Балбар гэдэг нөхөр бүртгүүлчгээд гэртээ орчихсон байна шүү. Цэвэрлэн зөвхөн 16 наснаас дээш насны хүмүүс гарна. Бай хүүхэд чи босооч. Аль байрнаас ирсэн? Хэдэн номер бай? Хөөе нөхөр наад орч нь юугайг харахгүй байна уу? Тэр зүлгэн дээгүүр хээвэнд гიშгэд явчлаа. Согтуу юм уу да? Тэр харж байгааг инэ. Ширүү итгээд байх нь. Хулиган тариалчаад чамсаг юмнуудаас болж зүлгэний хайс биш малын хашаа барьж байна. Жилийн жилд өдөө төдий хүчрэнг зарж зүлэг бот суулгаж байна. Тэгэхэд чи ингээд таачны өөрөө аль байрны хөлөө? гүй 20 дугаар байрны Балбар гээд та сая зарлаад байв да. Би гэртээ орж нэг аяга юм ууч хад гараад ирлээ. За Ох, бэн чод юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж удамж талбай удралж байдаг байна. Ёстой үзүү сурталгүй юм. Шалдахгүй юм. Яачихгүй даа. Тэр Тэний бүчиндээ төглөө. Ихээ таны бүчиндээ төглөө. Хатра чамаа нэгдүгээр ангид ороход нараа юу гэж асуусан гэлээ? Чамаа яагаад халтар гэдэг болсон юм бэ? Нүрээ огоохгүй болохоор ч нэг гэж асууж ийсэн. Ахтаа монтаж зураг гарчихсан. Ямар гоё яа. Хамарч урдаас хөргө харагч байгаа үстэй. Маргаашаас эхлээд зурагч форма өмсөхгүй гэж бодохоор нэг л уйлмаар байна. Аргагүй шүү дээ. Нэгдүгээр ангид байхдаа өглөө явахад амар гээд өмсөд унтдаг байсан гэж үзсэн. За ингээд ханцсан зүгрүүгөө нисгэхтэй боллоо. Сурагч гэдэг нэрийн дор хүн бүрээс үгдүүлж яншиусаар бүр залхаж гүйчлээ. Зогш. Чиний нөгөө чулуу хөгжимч яасан?
Баяраа. Чи над хайртай тийм ээ? Хоёулаа ста сайхан амьдрна. Хамт ажиллаа яваад л орой тарахтаа кино юм уу жижиг заавал үзэн шүү заяа. Тэгээд амралтаараа аавын нөгөө махтаад идэг говийн дархан газараар явж амарна. Тэгээд хөөх баяртай болно. Анхныхаа хүүхдийг эргэтэй ч эмэгтэй ч би энэштэй золбоол гэж нэргэнэ. Тэхүү. Чи юу яриад байна? Одоо юм ярих цаг нь биш. Ойлгож байна уу? Сургууль соёлч хөөж суух гэрлийн тухай яриач хэрэг алга. Далаа яа. Гүй. Би яг одоо л ярмаар байна. Яагадгүй л би хүүхдтэй олмоор байна. Юу хүүхэд? Чи арай солиороо гүйдтэй. Ганц удаа ортуулснаа чи юу гэж бодоод байгаа? Чи наад өгөө тэр дэлгэртэй л хэл. Чамайг шүүдэр шиг дагаад байдсан багчлаа. Би бол өөр хүн шүү. Өөр хүн. Чи ч яста өөр хүн юм да. Дэлгэр. Чи бас энд байсан юм уу? Үрлээ та ирч гисэн. Зүгээргүй байсан биз дээ. Юун дуугаж огсоод байгаа юм бэ? Дуурайд өгөөч. Чи одоо нэг ингэж оромжлохгүй шүү. Чи Юу болсон бэ? Яасан бэ? Та нар чи яаж байгаа юм? Хэн? Таван тэр дэлгэр. тэр Манай хүүгийн сурлаганд л атаархаж явсных. Ер нь ямар шалтгаангүйгээр хүн зодно гэдэг чинь гэмт хэрэг. Тийм биз дээ. Хуулинд бий шүү. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн ад бүрч тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ талаар сургуулийн захиргаа тодорхой арга хэмжээ авч учрыг нь олж өгөхгүй юм бол би цаашаагаан ярих болно шүү гэдгийг та бүхэнд хэлчихье. Би зүгээр зодсон гэж сая дэлгэрийн өөрийнх нь ярихыг сонсоо гэжтэй. Зүгээр байсан хүүхдийг зодноо гэдэг чинь юу гэсэн үг? Зүгээр байсан шүү. Тэгээд одоо Баярагийн би яаж вэ? Таароо. Таригтлагаа хөдөлсөн бол л та. Мэдрэлийн согогтой болчих үедээ л гэж айж байна. Ганц юм шүү дээ. Ёстой. Хайрын чамт болон.
Харин ч ангийн нэрсүр. Ийм л нөхөр бидний дундаас төрлөө. Ангийнхаа нэрсүрийг бодож дуугүй явснаас л ийм боллоо. Зүгээр 8 дугаар анги төгсөлт нь шууд Темсд явуулчихдаг байсан. Би эднийг 8 дугаар анги төгссөн болохоор уг нь сайн мэднэ. Гайгүй л хөөгтөд байсан. 8 дугаар анги төгсөлт нь жигмэд огш Темсд явуулдаг байж гэж ярьж байна. Энд чинь юу гэсэн үг вэ? Сахилгатын доголдолтой тааруу сурлагатай бол ажилчин малчны игнэр өгсөн үг үү? Муу хөөгтөд гэж ерөөсөө байдгүй. Бид нэр яаж хүмүүжүүлэн тийм л хөөгт болно. Би тэгээд муу хүмүүжүүлсэн болж байна. Мэдэхгүй л дээ. Бид нэр цөмөрөө хүмүүжүүлэх үүрэгтэй байх. Ангидаас багшийн хувьд бодсноо хэлэхэд бид удахгүй сургуулиа төгсгөөд үйлдвэрт оч ажиллахаар саналаа өгсөн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Нас биеинд хүрч яваа ийм хүүхдүүдийг өдөр бүрий цагдаад байх цаашаа юм. Магадгүй зарим багш нар тэр бага ангийн хүүхдүүдтэй адилхан үзэж байж болох л доо. Миний санал бол яхад бид 39 үлээ байсан. Одоо 38 бол сургуулиа төгсөх болж. Харин тэр шүүхмүүхийн асуудал бол хохирогчийн л мэдэх хэрэг байна. Ер нь дэлгэр шиг ийм бие бялдар сайтай хүүхэд хаан ч гэсэн ажил хийгээд эцгээ өргөд байж чадна гэж би бодож байгаа. Жигмэд өгч та энэ хүүхдийг хүмүүжүүлж өдөрчихын тулд ингэх дээр нь ямар ажил зохиосон юм бэ? Тэгэхээр би одоо дамбугаан юу ярихыг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Дамбугай, та яаж ийн? Та сууж байгаад яриач. Хөөш, та чинь босч болохгүй шүү дээ. Зүгээр хүм, зүгээр. Хүү бид хоёрын төлөө санаа тавьж байгаа та бүгдийг хүндэтгэж босож ярмаар байна. Самбуугаан зориг тэтчээрийг гайхаж байна. Хүүгэн зодуулсан хүнийг ч би ойлгож л байна л да. Би ч гэсэн ингэх л байсан баг. Гэхдээ би хүүгэн зүгээр нэг зугаа гаргах гээд хүн зодчих хүнч гэж бодохгүй байна. Дэлгэр энэ болсон явдлынхаа тухай надад зах цухаас нь ярьсан. Та нарт энэ тухайгаан яагаад яриаггүй юм бол гэдэгт л би гайхаж байна. Миний бодлоор бол та нарт л эхлээд ярмаар юм. Би ч ер нь өөр хүүхдээ ойлгохгүй юм байна л доо. Би хүүгээ мөрсөндөө ингэж ярьж байгаа юм биш шүү. Нас үеинд хүрчвэ 2 хүү байж. 2 өөр орчинд өссөн. 2 өөр санаа зоригтой. Гэтэл хоёулаа нэг охин сайн болж. Нөгөө охин хэн нэгэнд нь илүү сэтгэл татагдаад янз бүрийн юм болсон юм дгүй та. Юун охин? Жигмэд өгш. Та энийг юу гэж ойлгож байна? Дамбуга та нэр ярьж байна. Өдөө болтол худлаа хэлж үзээгүй юм. Хүүгээ ч гэсэн худлаа хэлээгүй гэж бодож байна. Шийтгэж ч болно. Яаж ч болно л доо. Гэвч энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. За би явъя. Ер нь баяр авал өөрөө ширээн дээрээ сунаад бэлтчихсэн юм байл л шүү дээ. Энд ч одоо юу болж байна? Би нэг л ойлгохгүй байна. Зарим нь юугийн гэмтэрийг өдүүлсэн этгээдийг зэмлэн хэлэлцэх нь битгий хэл. Харин ч бүр магтан сайн шаах янзтай.
Дамп бол шудрах. Нэртэй ажилчны хувьд төрсөн үнхээ хэргийг ойлгоод өмөрч чадахгүй байна. Энэ хүнд хэцүү байгаа гэдгийг би сайн мэдж байна. Гэвч ийм хэргийг даамжруулж болохгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа бах. Юундаа үлс. Явш. Зэх. Хууль тунгаад өгөх байлгүй. Тэмээ тийм дарга. Орох уу? Ороо. Билэн. Тэ. Нэг үлэг тэр чигээрээ гутлын үйлдвэрт очино. Бүгдийг яриа тохирчихсон. Үйлдвэрийн захиргаа орон тооны асуудлыг шийдэх гэж байгаа. 39. Биш 38. Нэг хүүхэд шалтгаантай байгаа. Энэ тухай тань дараа яриад шийдсэн хойно тодорхой хэлье. Тийм. За, тэгье. Баяртай. Сайн байна уу? За, самбуугай. Та юу гэж бодож байна? Ийм чирэг болох гэж. Нэг юм уу годгонсон охин манайхаар гүгээд байдаг байсан. Баяраач яах үгүйгээд зүтгээд байгаа. Харин би тэр охины үгийг үнэмшиж байна. Өцөгдөл тантай уцаар ярихдаа ёстой нэг дэлбэрэх шахаж байла. Та биш. Би л дэлбэрэх болоод байна. Баяраа дэлгэр хоёрын зодооны асуудлыг яах вэ? Сая боловсролын яамнаас ярьж байна. Манай сургуулийн тухай сонин хэвлэлд нийтлэж радиогоор ярих гээд байдаг. Гэтэл бид ийм бодлоонтаа сууж байдаг. Стаст. Захирал багшаа. Аль талаа бодоод хүүгийн хөргөлийг шүүхээс аваад ирлээ. Энэ байна. Юк. Таны дэргэд ороо хайчих. Ингээд л гүцээ. Юу ч болоогүй юм гэж бодож. Гүцлээ гинэ.
Одоо л бүх юм эхлэн дээ. Бид ч яах вэ? Ингээд өөрсдөө хураад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл хүүхдүүд маань ямар хуу янзаар амьдралын их замын урсгалаар хөл тавьж байна те. Энэ дэлгэрийн сургуулиас гаргаж өгөөч гэсэн ориг өдөглөө. Энэ залуу иргэн ягаад юм бичих болов? Та ойлгож байна уу? Энэ баярагаас болсон. Угтаан бол танаас болж ийм хэрэг үүслээ гэсэн үг. Та хүүхдийн хүмүүжлийн талаар их юм ярьдаг хүн. Гэтэл одоо юу болж байгааг нүдэрээ үзлээ штэ. Эдний сэтгэл зүрхний асуудал ямар цагдалтай биш штэ. Гүйгүй. Би цагдах тухай ярих гээгүй. Хүүхдийн сэтгэл санааг цэвэр ариун байх хүмүүжил олоход нь туслах хэрэгтэй юм шүү дээ. Сухам Линский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тун сайн анхаарах ёстой юм да. Сухам Линский гэдэг чинь кино жүжигч юм билүү? За хүүхдүүд минь. Өнөөдөр бидэнд маш баясгалантай үйл явдал тохиолдож байна. Учир юу вэ гэвэл бүх насаараа барьсан энэ багжаан залуу ажилчин хүүхдүүд та нартаа хүлээлгэн өгөх гэж байна. Сайн гангаар хийгдсэн энэ багж маань миний гараар илэгдээгүй юм. Харин залуу ажилчин хүү чиний гараар илэгдэж музейд тавигдах болтугай. Баярлалаа. Дэлгэр минь чи сайн бод. Биднийгээ санаад л удахгүй эргээд ирэндээ. Захирлагч чамааг ингээд их гайхаж байсан шүү. Сургуулаа төгсөөд үйлдвэрт ажиллана гэж чи л өөрөө их санал гаргаа үсттэй. Тэр яг бай туяах уу? Найз нар минь би та нарыг очиход цасан цагаан хөлөг онгоцон цуулгаад үлгэрийн юм шиг хачин сайхан газараар явуулна. Ямар втэ? Миний бодсон юм нэг л болж ихгүй байна. Би сургуультай чулуу хөгжим хийж өгнө гэж амлацгаад бас л чадсангүй. Харин энэ хилийг би өөрөө олж засаж авсан юм. Энийг та нартаа дурсгачих.
Сайн байна уу та? Сайн байна уу хөөмн. Охин минь орооч. Хүүхдүүд ирчихэд байна. Орж цаав. Цаа дэлгэртэн сайн хэлж өгөөрэй охин. Сургуулийн төгсвөл аштай юу дээ? Хөвсгөл явна гэдэл байх. Уг нь миний нутаг л да. Нэг охинд сайн болчихсон юм уу та? Тэрнийхээ нэрийг ч хэлэхгүй юу? Хүүхдүүд нь та нар хоорондоо өвтэй найзтай байвал хичнээн сайхан байх юм. Нэг насаар л хамт амьдрах юм чи. Охин минь орохгүй ягаа. Сайн байна уу Дамбуга? Сайн байна уу? Юу зарласан да? Урал хаан чатада. Хүүгээ эзгүйд гэрээ мохор туйдаад байх юм. Модны нүндсүүд чинь сайн ажиглаж харвал янз бүрийн амтны дүрстэй байдаг юм шүү дээ. Тэгээ жаахан засчихлаар л энэ. Бодулсан шүү шиг. Хөвсгөлийн нэг домогт гардаг хүн шуутай төстэй байгаа үз. Дэлгэр захиарч. Оо юу сайн. Алло. Энэ сонингууд нь. За их сайн байна. Их баярлалаа охин. Зүгээр. За баяртай Дамбуга. Баяртай. За сайн явбуу миний хөө. Сайн явлаа. Өнөөдөр бүр овоо шүү. За. Харин та ярихгүй ягавд. Инстинкт чихтэй. Яг вэ хүмүүнийх. Миний хөө хүний зэрэгт хурч. Аятайхан ажил сайн нөхтэй бол. Бид ч муугүй лэмдэрч байна. Гэвч аавд нь насныхаа эцэс тасад дадсан үйлдвэрийн бараг нэг хармаар бодогддог. Юу н боцвол яасан. Аав минь. Энд чинь таны төрсөн нутаг шүү дээ. Тийм ээ ч тийм. Гэвч аавын хүн болсон газар бол аж үйлдвэрийн комбинат шүү дээ. Чамайг ажаад байхад ангийнхаа хүүхдүүдийг нэг өгүүлээд байдаг юм болов уу гэж бодох юм. За явъя та. Би ер нь хот орж ангийнхантайгаа нэг уулздаг юм уу гэж бодоод өнөөдөр даргад хэлсэн чинь одоохондоо амжихгүй нуур хөлдөөд ажил босоод ирэхээр болно гэж. Миний хөөрөө л мэд. Өнөө орой сургуулийн чинь хоцорчихгүй үстэй. Оо аав нь мартаж хаж энэ шуудан зөөгч охин нэг захаа авторч өгсөн. Энэ байна. Оо манай ангийнхнаас ирж. Аа.
За тэгээд юу гэж биччих вэ? Сайн хүүхдүүдтэй. Сайн байна уу, Дэлгэрээ? Эрхэм найзын ажил амьдрал сайн биз дээ. Манай ангийнхан үйлдвэртэй ажиллаад сайхан л байна. Саяхан үйлдвэр дээр манай захирал багш нэрж бидний ажил байдалтай танилцсан. Ямар сайхан байсан гэж санана. Захирал чамайг сургалаад буцаж ирээч гэж хэлүүлж байна лээ. Чи багш нартай захиа бичлээ. Багш нар маань чиний төлөө одоо хүртэл санаа зовцоож байгааг бодоорой. Гүжүү зан чинь хөтлөөдөл чи хүсгэж явсан шүү. Би чамайг ирээсээ бидэнтэйгээ хамт ажилласаа гэж бас л хүсэж ин захиаг бичлээ. Би чамайг цэгтэй ажиллаж байгаа гэж бүртгээд ажлыг чинь хувааж хийж байгаа шүү. Төлөвлөгөө чинь дандаа давж биелдэг гэдэл бодолтой. Чамд ангийн нөхөд биднийхээ санд бодлыг хүндэтгэн ойлгох ухаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ захааны төгсгөлд манай ангийнхан баяраагаас бусдынцэн гарын үсгээ зурлаа. Баяраа сургуульд орно гэд өнгөрсөн цон ажлаас гарсан. Сургуулийн сонсвол ховдод багшийн дэдэд шалгалт өгөөд тэнцээг үгсэн. Ер нь тийм хүн яаж багш болох вэ? Үрлээ диспетчерийн албанд ажиллаж байгаад амралтаа авсан. Найз минь чи битгий гайхаж гомдоорой. Үрлээ минь удахгүй маамуулах гэж байгаа шүү дээ. Баярагийн хүүхдг нь үрлээ түнд хилээгүй өдий хүрчээ. Тийм хүний үнэргүй амтнд хилээд ч хэрэггүй үз. Гэтэл бас үрлээгийн аав нас бараад тусгүй юм болсон. Хөөрхи үрлээ маань ийм байгаа болохоор бид байнга очиж тусалцгаадаг юм. За ингээд би чамайг тэсэн ядан хүлээж байна. Хизээ ирэхэд тодорхой бичээрэй. Бид онгоцны буудлын дээр гуйлын хөгжмөнтэй тосч байна шүү. Баяртай. Ангийнхан чинь. Хизээ юм өвгөн байсан бэ? Би л өвлийн өвгөн болдог байж. Тэр хорч ишээд байж байгааг. Наашаа авах байж наа. Сахны цаваа аваад. Альвэ та нар жаа чимэг байгаа чи. Ямар хөлгөө ингээд өвгөн болчихдог байжээ. Хүш. Тэр хин бэ? Хараач. Дэлгэрүүд. Хано. Дэлгэр тийм биш үү? Дэлгэр наашаа. Аяас бэлэг дэлгэрхүү. Өвгөн аваасаа ирж бэлгээ аваарай. Отоохоо. За хурдан наашаа ороод ир. Тэнийг юм уу да? Ингээд идэхгүй юу? Одоо би. За хад нү. Харлахгүй юм баа. Хатан зна чарин зэтэй.
Анхныхаа шиг үрдийн хавар Нартад нанддаг нах юм